Who've come all the way from Mongolian Ballet Theater to join us this summer. And we are pleased to announce our principal dancer that the students have danced with under the direction of Ms. Gonshemeg and Ms. Groshemeg, all from the Mongolian Ballet Theater. All of our students at Sterling Ballet Academy have worked tremendously hard this summer to prepare for this exciting performance. We want to thank Ms. Reina, who has kindly housed all of our exchange students this summer, and we are so pleased to begin this wonderful tradition that we hope to continue for years to come. We ask kindly that you please refrain from videotaping or recording of any devices as it is distracting to our students. And we kindly ask that you refrain from having any open snacks or beverages within the theater. Please sit back and enjoy our production. We will have a brief intermission for 10 minutes following our first half of the show. Ladies and gentlemen, please welcome our next performer, visiting guest artist, Miss Anastasia Kim. Тэгээ хамгийн гол нь одоо энэ охтууд ингээ бүтээл сургаж шүү дээ. Энд чинь бидний Монгол охтууд ихэнх сургалтын манай оюутнууд
Манай Монгол өвчтөд бас манай оюутнуудаас их юм суралцж байна. Тийм болохоор бид ингэж хамтран ажиллах нь ер нь ганцхан удаа биш нэ дараагийн удаа их хэрэгтэй зүйл байна гэдэг бид ойлгож авч байна. Тая өөрөө бас орсон школтой, би өөрөө орсон школтой. За миний гол одоо ирсэн зорилго бол богиночны дасгалыг судлах. Өнөөдөр энд сурж байгаа хүүхдүүд манай хүүхдүүдийн хоорондын ялгаа гэвэл одоо тэр миний яриад байгаа школ гэдэг хоёр юм чи хоёр өөр болчихж байгаа те орсон школ, богиночны школ. Тэгээд юу эн чинь одоо яг нэг эдний сургууль бол одоо яг хуучин Орсын сургууль дээр суурин дээр богиночны суурьтай сургуультай холбогдсоноор өөр онцлогтой. Тэгээд хоёрдугаарт бол манай энэ хүүхдүүд одоо яг нөгөө мэрэгжлийн бүжигчин болно гэсэн одоо эхнээс яг мэрэгжлийн суурьтайгаа явж байгаа. Энд чинь болохоор одоо яг одоо хүний одоо хүсэлтэй, хүний хобби гэж ярьдаг тэр югаараа явж байгаа. Энэ хоёрын хооронд ялгаа байгаа. Ерөөсөө манай хүүхдүүдийн зорилго хоёр багш битэрийн зорилго бол ерөөсөө богиночны сургалтыг одоо судалж Монголд нэвтрүүлэх гол зорилго. Step over arabesque, run. Хийсэн. Одоо тэгвэл тэгээд болдоо шүү. Тэр маш боломжтой. Энэ юу нэ айгүй. Тэгвэл байгаа гэдсэн шүү дээ. Тэгвэл тайзан дээр л явах гэж байна лээ. Өдгөө бооч. За. Хэн тасаа. Өсгтөр яав тэгээд яаж хоол яг 10-аас очих гэж хавлцсан босч ирсэн. Нүсөөдэй. Энд тэгээд шинжүү өөртөө шинжүү байна. Тэгээ нэгсэн ногоон. Хүчтэй хэлэхгүйсэн би үсээд энэ хоол идмээр байна гэж. Би өөр нийсэн штэ гэсэн чинь урагчсэн чи гинт босч ирсэн чи өсөөдэй штэ. Эндээс тасгалын дараа яаж байгааг мэдсээр яагаад тоол яахгүй бэ? Хонос түншлэрийн frog гэх нэг зарим sweet frog орсон. Америк бол мэдээж гоё тэг хүмүүс амар гоё хилдэг санагдсан. Тэгээд их юм сурж байгаа, их юм мэдж байгаа. Англи хэл бас сурж байгаа. Америк гоё нөө. Анх удаа ирсэн Америк. Амар их сурах юм амар их вэ нөө. Анх удаага ирсэн Америкт тэгээд гоё нөө. Яг гоё лэн тэгээд бас анх удаага ирж байгаа болохоор бас Америкт ирсэн болохоор нэг Америк хүүхдүүдтэй илүү ойрхон байх гад тэгээ бас нөгөө Америк айлд тий ямар шохон амьдрдгийн ерөнхий нөө жирийн амьдралыг бас нэг үзүүлэхийн журмаар 2 өдөр
бид нар сонгоод бас нэг айлд авчихсан байхгүй юу. Ерөнхийдөө бол эдгээр нэг хаус тустай байгаа л да. Тэгэхээр арай их хичээлүүдээ хоёр багштайгаа энэ хоёр нь тэгээд бас айлын хүүхдүүд авчирч байгаа бүр их амар араас нь хоол идсэн болов яасан болов гэдэг их санаад юм байна. Тэгээд өчтөр нэг жоохон холдоод өөр айлд атсан чинь жоохон мах сансан байна. Тэрнээс биш тэр хүүхдүүдтэй тоглоод бас англиар яриад өөрсдөө зөндөө хэрэгтэй бас тий өөрсдөө ирээдүйд нөгөө дурсахад гоё юм үлдсэн болов гэж би бодож байна. Та юу гэж бодож байгаа юм бэ? Мэдээч ч тэгээд гэхдээ эдгээр одоохондоо бол яг ингээд гоё дурсан чиг одоохондоо ойлгоогүй шүү дээ. Тийм тэгээд дараа одоо юу гэдэг өвөл атсныгаа дараа бид нар нэрээ тэгжсэн шүү дээ. Тэгэхэд аюу гоё байсан шүү дээ гэдэг. Тэгээд хоол эдгээр их гоё яж байгаа байхгүй. Үе яхад ч бид нар орой очиж нэг бол үлзий хоол юм те. Энгүүл битээ нэг юм ингээд шүн чамаа ингээд хотоодын дүүргээ тогтоолж байгаа. Тэгээд чи шүн манаас хараад босчирсан 10 гэсэн нь. Би үсээд байдаг. Тэгээ ерөнхийдөө бол энэ нөгөө after exchange student гэдэг утгаараа угаасаа тэгж нөгөө Америкт амьдардаг шүү дээ. Ямар нэгэн газараас өөр оронд очихоор заавал тэр газрын нөгөө нэг амьдралыг бас яадаг шүү дээ. Experience болдог. Тэр утгаараа манай гэрлэгч одоо анх удаа аюу Америкт Монгол хүүхдүүд авчирч байгаа. Тэгээ эдгээр бас цаашдаа очиод Америкийн амьдралыг бас танилцуулсанаас гадна энэ бас яаж хүүхдүүд балет сургалтын тийм мэдээ явж байгаа байхгүй. Тэрнээс биш манайх бол ерөнхийдөө ямар гэрлэгч нөгөө яг тийм ингэж нөгөө мэрэгжлийн төвшөнд бэлтэж байгаа сургууль биш ерөнхийдөө бид нар хүүхдүүд тийм офер өгдөг. Гэхдээ хүүхдүүд тэр болгон тийм олон хүүхдүүд яг тэгж ирдэггүй. Энэ утгаараа энэ хүүхдүүд мэрэгжлийн төвшөнд хүрэхийн тулд гэрлэгч одоо хамаа бүхнээ хийж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо Монголын хүүхдүүдийн төлөө. Тийм тэгэхээр зэрэг яг энэ шатанд нь бол бид нар би бол амар ерөнхийдөө хувийнхаа зүгээс дэмжиж байгаа. Тэгэхээр нэг юм чинь тэгэл жоохноосоо эхэлт дэмжиж 4 хүүхдээ жаа дараад нь 40 хүүхд болно. Тэгээ одоо ингээд туяа өгсөн гадах шиг харагдаад байна. Тэгэхээр одоо Монгол оюутнууд ингээд хэлний проблем ярих одоо ойлгох хэлний проблем миний хувьд бол ерөнхийдөө энд ирсэн бол балет бол ерөөсөө л анханасаа бүх нэрс үгнүүд нь Франц дээр яддаг болохоор ерөнхийдөө энэ хүүхдүүд ойлгож байгаа. Тэгээ яг бүр ингээ нарийн хөдөлгөөний салбар тайлбарлаж өгөх юм бол би монголоор тайлбарлана бас англиар айлболохоор тайлбарлаж байгаа юм гэхээр эдгэрт бас нэг хэлний юу заах гэдэг аа шүү дээ. Хажуур нь бас манай оюутнууд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө би бас нэг салгаад ингээд энэ монголоор яриад нэг англиар ингээ явж байгаа. Тэрнээс бүр ойлгохгүй гэсэн юм нэг ч байхгүй энэ. Хараад заагаад амархал юм тийм. Биеэрээ үзүүлээд, гараараа үзүүлээд, хэлээрээ яриад англи монгол дээр хойлон нийлээд байгаа болохоор тэр нэг санаа зовсон юм байна тийм. Хас сайтай гэдэг шүү дээ тийм. Хурдан юм сурдаг. 10-20 англи хэлж явах тэр дунд нь одоо 2 нэг мэддэг үг таарч л та тийм. Тэгэхээр би гүйлгээд ойлгочихсон тийм. Тэгэхээр тэр талаараа бас юу хоёрдугаар одоо гол зорилго гэх юм бол энэ чи юу байхгүй. Өнөөдөр би яагаад бүжигчдийг авчрахгүй хүүхдүүдийг авчираад байна гэвэл одоо энэ хүүхдүүд чинь дөнгөж одоо суур тавигдаад тийм ингээд сургууль сурж байгаа гэдэг утгаараа эдгээр багасаа энэ бомчны сургалтыг одоо нүдэрээ үзээ, чихээрээ сонсоо тий одоо баг хөдөлж нэгээд бариад үзээд явах юм бол эдгээр ариу төлхөө ойлгоно. Тэгээд хүүхд гэдгээр ирээдүй гэдэг утгаараа өнөөдөр би төрүүлж хүүхдүүдийг авчирж байгаа байхгүй тий. Тэгвэл энэ бол хоёр хэтараас үзээ бид өөр хооронд ярьсан юм байгальтай. Тэгвэл одоо зөвхөн ярийн дээр явагдаж байгаа. Тэгвэл энийг бол одоо өнөөдөр манай Монголын балетд бол байсан маш хэрэгтэй зүйл гэж одоо би өөрөө одоо хоёр багш одоо тэр яг их бодож байгаа. Одоо сүүлийн 5 жил одоо ерөөсөн миний нэг юм толгойн өвчин болчиход байгаа шүү дээ. Ерөөсөө нэг одоо ингээл юмараа ингээл яваад тахлаа юм чи хөвчихгүй байгаа байхгүй тийм нэг юм зогсон. Бүр их удах нь бүр доошлох жишээтэй тийм. Тийм болохоор аливаа юмыг цаашаа явуулахын тулд хүн үзэж харах хэрэгтэй. Нүдэрээ харах хэрэгтэй. Биеэрээ тэрийг үзэх хэрэгтэй. Тэгжээч эн чинь одоо манад нэвтрэн тийм. Тэгээд бомчны би яг их сонирхоод байгаа гэхээр бомчны школ одоо гэх юм бол ягтай орсон школоос жоох юмнууд нь өөр л да. Гэхдээ тэр хөлний хурд тэ ялангуяа доотлон хэсгийн хурд тэр эргэл тэр өсвөлтний түлхэл өөр өгдөг. Тэ тэгээд одоо ингээд ялангуяа ингээд олон улсын тэмцээнд ингээд очиад үзэж байгаа хэрэгсээ
Америкууд ч бай, тий, Англиуд ч бай юм ч бай. Тэдний эргэлт үсрэлтний хорд бол гайхалтай. Хөл сайн байдаг нэ. Тий. Энэ өнөөдөр манай Монголд татаад байгаа байхгүй. Яг л манай Орсын школ ч өөр. Тий. Манай туяа ч өөр Орсын школд байгаа шүү дээ. Тэгээ яг энд өөрөө бас олон компанид ажиллаж байсан, олон жил ажилласан тий. Тэгээд тэр туршлага тэгээд олон жил багшилсан гэдэг чинь энэ хүний одоо биеинд нь тэр нь бүр суудсан байгаа байхгүй. Тий. Тэгэхээр одоо уул надад би ч тоёгийн багш хүн байсан шүү дээ. Одоо би өнөөдөр эргээд одоо өөрийнхөө шавьяасаас юу сурах гээд байгаа байхгүй. Энэ бол аюу хэрэгтэй зүйл. Би одоо тэгээд ярьсан төгснө болох юм бол одоо тоёг Монголд авчиж одоо тий бас жүжигчдэд ойлгуулах хэрэгтэй байхгүй. Ойлгуулад, үзүүлээд, харуулад энэ л одоо их дутаад байна манад. Harmony will come, and then you're gonna hold. I think you did this, Sam. You hold her legs, then kind of, no? We might have tried that though. Oh, we didn't. Okay. Хичээл энэ ч гол зорилго нь одоо энэ хүүхдүүдийн хичээл байгаа. Тэгээд яг завсар зайгаар нь манай хүүхдүүд ч одоо монголчууд яг та угийн усанд муу те хуурай газрын усад. Гэтэ бас амжилттай хоёр охин маань усан сэлээ сурчлаа. Өнөөдөр далаа явна. Тэ эдний хувьд бол далааг бол нүдээр үдчихэж те хөдөрөө туулж ич. Бас мэдрэх гэдэг шүү дээ те. Бид нэр юу явсан? DC явж бүтэн өдөр экскурс өгдүүлээ. Аялал тур явсан. Тэ цагаан орны Линкольны үзлээ, потом Вашингтоны одоо амьдарч исэн газар те. Тэр бүх эдлэн мэдлэн бүх нь зөндөө юм үзсэн гэдэг. Хүүхдүүд бол үнэхээр ядарч гэнэ гэж асуухлаар багш ядарч гэнэ гэхдээ айгүй гоё ядарч гэнэ гэж байгаа байхгүй те. Тэгэхээр энэ ч бас энэ хүүхдүүдэд бас айгүй хэрэгтэй. Их одоо тийм юу бол байгаа байхгүй. Happy дандаа ерөөсөө хүн чинь ингээл нэг ядраал ингээд бод ингээд цуцдаг шүү дээ. Гэхдээ нэг гоё ядарч гэнэ гэж байгаа байхгүй. The pleasure this week, or the past 3 weeks, of working with the 4 Mongolian exchange students, and it has been a delight and a pleasure, and I think that them as well as myself have learned a vast amount of information from each other, and what we've given each other and what we've exchanged from our different knowledge has been priceless. I've really enjoyed their time here. I hope they have, and it's always nice to be able to meet people from other countries and other states and swap ideas and just spread the joy of dance and show, you know, it's a universal language. So it's just nice to see how dance translates into any language, whether you speak English or
Tagalog, how was it? Mongolian. Mongolian, whether you speak English or Mongolian, dance is universal. Congratulations, Sterling Ballet Academy students. You did a wonderful performance today. We're so pleased and honored to host Mongolian students at Sterling Ballet this summer. That was such a unique experience to see other international students in our school. Certainly all of our summer students, both intensive and non-intensive students, really benefited from being able to see such young professionals dancing their craft of ballet so well. So we hope to be able to continue with this wonderful tradition, and our program is so unique, unlike other schools in this area, and we feel very, very honored and privileged to be able to have students from such a distance. Thank you so much.
Ladies and gentlemen, we would like to congratulate all of our Mongolian exchange ballet students upon a fantastic completion of our summer intensive. Thank you so much, everyone. We hope you enjoyed our performance. And we'd love to remind you all that our registration for our fall upcoming 2013-2014 session begins August 27th through August 30th from 2 to 6 p.m. Feel free to visit our studio to make sure you get a special spot in one of our fantastic classes. Thank you so much, ladies and gentlemen. You've been a wonderful audience. За Стерлинг бол академи хатагтай хийж таралтай ажиллаа. Аюул өндөрчлөлтэй. Стерлинг балет академийн Монголоос ирсэн туршлага солилцооны оюутнуудтай хийж байгаа тоглолтын үзшигтэй ашиглал маш өндөр байна. Их сайхан юм үзэж байна. Энэ дэрснээ анх удаа ийм сайхан юм үзлээ. За өнөөдөр ингээд Монголын хоёр балетчин үзсэн сайхан хоёр маань өөрийн тэсгүүдийн чэстүүд тэгээд Монголоос гарсан Alright, so the exchange students were wonderful, very polite, very well, very good dancers. They had wonderful technique. I could definitely see a change from the first day they showed up, where they were a little timid, but they really opened up, and I think they really enjoyed their time here. And I hope they come back another summer because we really enjoyed it. My name is Evelyn Jens. Just wanted to say I had a great time with the Mongolian students that came. We learned a lot from them, and I think they learned a lot from us, and it was a great experience. And it's sad that we probably won't see them again, but I think we'll keep in touch. Hi, my name's Harmony. I've been dancing with Sterling Ballet for 2 years. I really enjoy dancing here, and I hope to keep dancing here. За өнөөдөр их гоё тоглолт үзлээ. Хамгийн гол нь бидний бахархаад байгаа юм Монголын балетын урлагийн одоо жүжигчид буюу мастерууд Америк орны энэ том зах зээл дээр өөрсдөө сургуулийг байгуулж бас Монголоос жүжигчид авчирч хөгжсөн тоглолт хийж байгаа. Өөрөөр хэлбэл энэ их том орон зайн дээр бас школоор бий болсон Монголын балетын урлагийн их том зүйлийн их том нэр хүнд бас их том хүмүүсийг гайхшруулж өгсөн тийм их сайхан зүйлийг бий болгож байгаад бас бид нар баяртай байгаа. Гүр яг сүүлийн тэр Монголын үндэсний нэг балет тавьлаа штэ. Тэгээ үнэхээр би одоо хараад тэр үнэхээр надад гайхамшигтай санагдсан. Юу гэхээр жинхэнэ Монголын үндэсний бүжгийн хөдөлгөөн болоо те бүх техникүүдийг сонгодог бүжигтэй хамт хослуулж хийсэн. Тэрийг ингээд үзэхдээ өөр ирэхгүй одоо монгол хүмүүсийн бас ингээд урлагаараа бахархах бас монгол гэдгээрээ бахархах тийм гоё мэдрэмжийг төрүүлж ил сайхан боллоо. Би юм үзсэндээ бас баяртай байна.